Намайг Личнэн гэдэг. Би өвдөөд эзэнд итгэх болж улмаар миний бие дээрдсэн юм. Би эзний нэгүслийг эдэлсэн. Эзний дэргэд байснаар зүрх сэтгэлдээ аз жаргалтай, амар тайван байдаг болов. Тэр жилүүдэд би хүмүүсийг эдгэж, чөтгөрүүдийг хоон зайлуулж, эзний авралыг номлож, хүмүүст гэмшиж нүглээ улаахтанд туслаж байлаа. Ариун сүнс үнэхээр агуу ажил хийж байв. Олон хүн эзэн Есүсийн нэрийг хүлээн авч, эзэн Есүсийн ерөөл нэгүслийг эдлэх болсон. Байна уу? Юу их чирхэр дахиад өвдөж. Бид одоо 100 дахин ихийг эрх ертөнцид мөн хамиг хүлээн авна. Би энэ амьдралдаа эзнийг угтан авч Тэнгэрийн хаанчлалд өргөгдөж чадвал үнэхээр сайхан байх болно доо гэж дотроо боддог байлаа. Ингэж бодох тул баяр хөөрөөр гялхдаг байсан юм. Хачи юм да. Яагаад өнөөдөр энэ чөтгөрийг зайлуулж чадахгүй байна? Өдөр тутмын талхыг маань өнөөдөр бидэнд хайрлаач. Бид зээлгчтэй уучлсан шиг бидний өрийг уучлаач. Бидний уруу таталтанд бүх автуулаач. Харин ёрын бас итгэж. Учир нь хаанчлал, эрх мэдэл, алдар, үүрэг тарих билээ. Амин. Эцэст нэг чимээг боллоо. Энэ чөтгөр үнэхээр салахгүй нэ. Эзний агуу хүч байгаагүй бол хинч чөтгөрийг хөөж чадахгүй. Тийм шүү. Эзэн талархъя. Эзэн талархъя. Тэгвэл бид явъя да. За. Баяртай. Өнөөдөр юу болов? Өмнө нь бид чөтгөрүүдийг нэг удаад л хөөж чаддаг байсан. Энэ чөтгөрийг хөөхөд яагаад юм хэцүү байв? Бид хангалттай тайван залбираагүй юм болов? Би бол хашхаан. Би бол газарт гүйжсэн гуанин. Ава. Би бол татхагата Будда. Эзэн Есүс миний чөтгөрийг хүлээж. Миний үгэнд орох ёстой. Би бол хамгийн агуу. Дача. Ава. Лиаха. Хачи юм да? Яагаад өнөөдөр энэ чөтгөрийг зайлуулж чадахгүй байна? Эзэн ажиллахгүй байгаа мó? Яг ямар асуудал байна? Бид яах ёстой вэ? Залбирсаар байх уу? Лиаха. Сүүлийн 2 удаагийнхтай адилхан байна уу? Тийм ээ. Та хоёрыг явангуй чөтгөр эргээд ирлээ. Чи үйлсийн 19-р бүлгийн 13-аас 16 дугаар ишлэлийг санаж байна уу? Зарим юудэчүүд чөтгөрийг хөөж чаддаггүй. Тэр муу ёрын сүнс гинэ тэднийг эзэмдэж хоролдог байсан. Юу болоод байна? Өнөөдөр болж байгаа зүйл хэв юм биш. Ариун сүнс ажиллахгүй байх шиг байна. Бид энэ чөтгөрийг хөөж чадлагүй. Чөтгөр биднийг эзэмдвэл асуудал болох биш үү? Тийм юм болно гэж юу? Эзэн бидэнтэй хамт байгаа тийм биз дээ. Харанхуй болж байна. Бид өнөөдөр буцаж очихгүй. Ороо очихвол харж чадахгүй шүү дээ. Хурдхан хараад нөхрийнхөө талаар сайн залбир. Бид боломжтой үедээ буцаж ирнэ.
Тэгвэл Юу гинэ? Ариун сүнсний ажил шилжсэн. Ороод ир. Алив. За. Би өнөөдөр сайхан мэдээ авчирлаа. Ямар сайхан мэдээ? Эзний эргэн ирэлтийн мэдээнээс илүү сайхан мэдээ байна гэж юу? Хөөх. Чиний зөвөө. Эзэн үнэхээр эргэн ирсэн. Чи яагаад чөтгөрүүдийг хөөж чадахгүй болсон гэж бодож байна? Яагаад? Ариун сүнсний ажил шилжиж, Бурхны ажил дахиад нэг алхам урагшилсан. Хүмүүсийг эдгэж чөтгөрүүдийг хөөхөн нэгүүлслийн эрен үеийн ажил. Бид одоо хаанчлалын эрен үед байна. Тийм үү? Эзэн үнэхээр эргээд ирсэн юм уу? Би ийм том юмны талаар худлаа ярина гэж юу? Эзэн эргээд ирсэн юм бол би яагаад хараагүй байдаг вүлээ? Эзэн хаана байна? Энэ удаа Бурхан бие махбодтой болж ирсэн. Юу гинэ? Би махбодтой болсон. Тийм ээ. Тех боломжгүй. Бурхан бие махбодтой болж ирэх нь бүхэл. Одоо сүнслэг биеэр ирсэн гэсэн ч итгэмээргүй санагдаж байна. Яагаад гэвэл том сүрэл хараахан эхлээгүй. Эзэн том сүрлийн дараа л үйл хөлөглөн ирнэ. Чи эзэн сүрлийн дараа эргэн ирэх тухай ярьж байна. Тэр нь Бурхан махбодод нууцаар ажиллаж бүлэг ялагчдыг бий болгосныхоо дараа ил тод гарч ирэхийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Бурхан эхлээд махбод болж нууцаар ажиллаад дараа нь ил тод гарч ирнэ. Библиэд хэлснээр түүнийг үйл хөлөглөн ирэхэд нүд бүр түүнийг харна. Би юу ярьж байгааг чи ойлгохгүй байна. Яагаад Бурхан 2 удаа ирнэ гэж? Зүгээр л 1 удаа ирээд ариун хүмүүсийг шууд өргөж болохгүй гэж юу? Чиний хэлсэн шиг байж таарахгүй. Яагаад 2 удаа ирнэ гэж? Бурхан агуу ирэх мэдэл хүч чадалтай. Хөөе, Жинэн. Би ярьж дуусаагүй байна. Хөөе. Бурхан 2 удаа нэрдэг нь утга учиртай. Хүний нүглийг арилгаж, хүний завхарлыг цэвэрлэхийн тулд Бурхан эхний удаад суйрлын өмнө бие махбодтой болж нууцаар ажиллаж хүнийг хангахын тулд үннийг илэрхийлж шүүлт гисгэлтийн ажлыг хийдэг. Энэ ажлыг ганц шинийн дотор хийх боломжгүй. Бурхан бие махбодтой болж удаан хугацаанд хүмүүсийн дунд амьдарч бүр мөсөн олж авах хүртлээр хүмүүсийг дагалдаж удирдах шаардлагатай. Энэ үед Бурхан Сатан хоёрын тулаан Бурхан алдар сууг олж авснаар дуусна. Бурханы 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө бүр мөсөн төгсөж газар дээрх бүх суурилж бас дуусаж шинэ хүн төрлөختөнд төрнө. Суурлийн дараа Бурхан үе олон улс орон ард түмэнд алдар суутаагаар харагдана. Бурхан ингэж ил тод харагдана. Тэр үед яг л Библиэд бичсэнчлэн харах тун тэр үйлсийн хамт ирнэ. Нүд бүр түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна. Газар дэлхийн бүх овг түүнээс болж гашуудна. Тийм ээ. Амен. Чи Бурхан нууцаар ажиллаж Тийм ээ. ил тод харагдана гэж байгаа юм уу? Тийм. Библийн үндэслэл байна уу? Би яхаараа мэддэггүй байлээ. Хөөе. Байлгүй яах юм бэ? Матай 24 дугаар бүлгийн 27 дугаар ишлэлд юу гэдэг вүлээ? Аян зүүнээс сахилж баруун зүгчгэсэн гялвдаг шиг хүний хүүгийн эрэлтэн ч мөн тийм байх болно. Ааха. Тэгээ тэр ишлэл юу гэж? Энд хүний хүү гэсэн байгаа үсттэй. Хүний хүү бие махбодтой болсон Бурхан биш гэж юу? Лук 17 дугаар бүлгийн 24-өөс 25 дугаар ишлэл. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр ихлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Би энэ хэсгүүдийг байнга уншдаг. Тэгээд юу гэж? Аль хэсэгт нь Бурхан махбод болно гэж байна. Энэ хоёр хэсэгт хоёуланд нь хүний хүү гэж дурдсан. Тэрийг анзаараагүй юу? Ялангуяа хоёр дахь хэсэгт дурдсанаар тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно. Чи энэ үгнээс ямар нэг юм ойлгохгүй байна уу? Хэрвээ Бурхан сүнслэг үеэр ирэх юм бол олон зовлон туулж чадах уу?
Энэ үеийнхэнд гологдож чадах уу? Заавч энэ үеийнхэнд гологдох нь хүн байгатай холбоотой. Энэ нь хүний хүүг хэлж байгаа хэрэг биш үү? Хүний хүү бол бие махбодтой болсон бурхан биш гэж юу? Тэгэх боломжгүй. Хөөе чи. Бурхан аль хэдийн нэг удаа бие махбодоор ажил хийж гисэн. Тэр ажлаа давтаж яаж болох юм бэ? Тэгэх шаардлагатай гэж юу? Хөөе. Жинэн. Бурханы бодол үргэлж хүнийхээс давдаг. Хүмүүс бурханыг ухан ойлгож Чи юу чадах. ч гэж хэлсэн. Бурхан дахиад махбод болох нь дэндүү үнэмшилгүй. Би хүлээн авч чадахгүй. Ийм том явдал дээр би эзнээс ирж хайх ёстой. Эзэн эргээд ирсэн. Чи эзний үгийг судлахгүй сонсохгүй байна. Нотлохоо байхгүй шүү Яагаад дээ. нотлохоо байхгүй? Би сонсохгүй. Тэр ишгэлүүд нотлохоо биш үү? Яагаад нотлохоо байхгүй гэж? Яв. Зүгээр сонсолдоо. Би арай дуусаагүй байна. Ямар ч нотлохоо байхгүй. Би сонсохгүй. Явж үз. Чи орчин үеийн фарисей юм да. Гайман юу н гоё байгаа юм бэ? Алив. Манайд очил да. Оо, яа гэрчхүү? Ороо. Амд элс дүүрчихлээ. Өнөөдөр агаарт элс их байна шүү. Харин тийм ээ. Элс тоос нарыг халахлаад би бараг төөрөх шахлаа. Сайхан өдрүүд алга. Өдөр бүр элсээр шуурч байна. Хурдан Тийм тавьшаар. ээ. За. Эзний иргэн ирэлтийн тухай сэдвийг үргэлжлүүлэн ярилцъя. За. Энэ удаа бурхан хоёр үе шатгаар гарч ирнэ. Эхний үе шатанд эзэн сүүрлийн өмнө мах бодоор ирж нууцаар ажиллана. Сүрлийн өмнө махбод болох уу? Хоёр дахь үе шатанд тэр сүүрлийн дараа үйл хөдлөлн ил тод харагдана. Энэ хоёр үе шатыг зааглагч нь том сүүрл юм. Зааглагч нь том сүрлээ. Бурхан сүрлийн өмнө махбодоор нууцаар ирж ажилдаг нь ямар нэг онцгой учиртай юм шүү. Бурхан махбод болох ба сүрлийн хооронд холбоо байгаа юу? Тэд олон сүрлийг үзсэн. Жишээ нь энд бүтэн жил гангачиг элсэн шуурга болж байна. Энэ түгээмэл тохиолддог биш үү? Энэ нь бидний эзэнд итгэх итгэлд нөлөөлөөгүй. Тийм шүү. Сүрэл бурхны ажилд нөлөөлж чадна гэж юу? Бурхан сүрлийн нөлөөнөөс айсандаа сүрлийн өмнө ирж байгаа мó ч үгүй. Сүрэл бурхнаас ирдгүү гэж юу? Тийм шүү. Хүн бүр сүүрлийн талаар асууж байгаа болохоор сүүрл гэж юу болохыг ярилцъя. Бид энийг үнэхээр ярилцах хэрэгтэй гэж юу? Тийм ээ. Суурил гэж юу болохыг хүн бүр мэднэ, хүүхдүүд ч мэднэ. Тийм шүү. Газар хөдлөлт, үеэр, галтуулын дэлбэрэлт. Таахал Дай, өссөн л энэ бүхэн сүрэл биш гэж юу? Ийм сүрэл одоо улам олон тохиолж байгаа. Та сүрлийн өмнө эзэн эргэн ирсэн гэсэн ч хэн ч түүнийг хараагүй. Тийм шүү. Таны яриад байгаа суурил эдгээрээс өөр гэж юу? Эдгээр суурилээс илүү том суурил байгаа юу? Суурлийн талаарх тайлбар чинь биднийхээс өөр үү? Зөв үү? Үнэхээр өөр. өөр юм бэ? Та нарын яриад байгаа сүүрэл бол бүгд байгалийн гамшиг. Эдгээр байгалийн гамшиг бие махбодтой болсон бурхан сүүрлийн өмнө ирнэ гэдэгт дурддагдсан сүүрлээс ялгаатай. Ялгаа нь юу юм бэ? Газар хөдлөлт, үер, гангачиг, өлсгөлөн, дайн, тэрч бүхэл таглан бүгд хүн төрлөختнийг үүснээс хооших байгалийн гамшиг юм. Бурхны ярьсан сүүрэл нь Матай 24-21 дэх их гай гамшиг.
Учир нь дэлхийн ертөнцийн эхлэлээс өнөө хүртэл хэзээч тохиолдож байгаагүй, мөн хэзээч тохиолдохгүй агуу гайхамшиг болно. Энд байгаа гайхамшиг гэдэг нь сүрлийг хэлж байна. Энэ том сүрлүүд нь та нарын бодож байгаа байгалийн гамшиг яавч биш. Том суурил нь газар хөдлөлт, үер, эсвэл тай мэтийн зүйл биш юм уу? Би бол маш том сүрэл гэж бодож Тийм байна. ээ, угаасаа томоохон сүрэл мөн. Тийм. Та нар тэдгэрийг маш том сүрэл гэж бодож байна уу? Тийм яах вэ? Тэдгээр нь бурхны ярьсан сүрлээс хамаагүй бага. Илүү бага. Тэр чинь зүгээр л байгалийн гамшиг. Тэгвэл хордоо хэлээ л дээ. Байгалийн гамшиг, бурхны ярьдаг том гамшиг энэ хоёр ямар ялгаатай юм бэ? Тийм ээ. Байгалийн гамшиг нь зөвхөн ойр орчимд нь байгаа хүмүүст л нөлөөлдөг. Хэсэг хугацааны дараа гамшиг өнгөрч хүмүүс хуучин амьдралдаа эргэж орж чадна. Эсвэл хүмүүс тэр газараас явж гамшиг болоогүй газарт очиод урдын адил амьдарч болно. Байгалийн гамшиг байнга тохиолддог энэ гариг дээр хүмүүс өнөө хүртэл амьд үлдсэн биз дээ. Тэгвэл байгалийн гамшиг хүн төрлөختнөөс хэзээч хол байгаагүй хэдий ч хүн төрлөختний оршин тогтнолд нөлөөлөөгүй. Тэр ч үнэн шүү. Харин том сүрэл бол өөр. Юуны өмнө Библиэс бидний мэддгээр том сүрэл бол дэлхийн ертөнц үүсснээс хойш урд өмнө нь тохиолдож байгаагүй. Мэдээж тэр нь бидний байнга ярьдаг байгалийн гамшиг биш. Түүнчлэн байгалийн гамшиг нь хүн төрлөختний оршин тогтнолд нөлөөлж чадахгүй. Энэ том сүрлүүд нь өөр. Тэр нь хүн төрлөختний оршин тогтнолыг шийднэ. Хүн төрлөختний оршин тогтнол дэлхийн оршин тогтнолтой нягт холбоотой. Дэлхий байгаа цагт хүн төрлөختөн амьд үлдэж чадна. Хэрвээ дэлхий мөхвөл хүн төрлөختөн оршин суудаг орон гэрээ алдаж, устж, мөхөх тавилантай. Тиймээс дэлхийн оршин тогтнол нь хүн төрлөختөн үргэлжлүүлэн оршиж чадах эсхийг шууд тодорхойлдог. Тийм ээ. Та нарыг ярих тусам би бүр бодлоод байна. Дэлхийн оршин тогтнол яхаараа чиний ярьж байгаа том сүрэлтэй холбоотой байдаг үлээ. Тийм ээ. Бурхан энэ удаа нууцаар ажил хийхдээ ямар холбоотой юм бэ? Тийм шүү. Би холбоог нь харахгүй байна. Түр хүлээгээрэй. Энийг ааж юу авч үзцгээе. Бурхны бүх ажил нууцлаг. Ганц хоёр өгүүлбэрээр тайлбарлах боломжгүй. Том сүрлийг ойлгож авах юм бол Бурхан яагаад сүрлээс өмнө нууцаар ирж ажиллахаар сонгосныг чи мэднэ. Тэгвэл тайлбарлаад өгтөө. Энэ дэлхийд өсөн үржиж үеэс үед ингэж амьдрахын тулд хүн төрлөختөн юунд найддаг вэ? Юунд? Бурхны дээд ирэх хангалтыг одоохондоо хойш тавиад оршин тогтнохын тулд хүн төрлөختний найддаг орон гэр болох дэлхийн талаар ярьцгаая. Энэ гэр орн нь хүн төрлөختнийг амьд үлдэхэд шаардлагатай тогтвортой нөхцлөөр хангадаг. Жишээ нь нар нэгэрл, агаар, ус, хөрс, хоол хүнс, хүн төрлөختөн амьд үлдэхэд шаардлагатай янз бүрийн материал. Хүн төрлөختний хувьд газар дэлхийн өгдөг янз бүрийн материал ёроолгүй бас шавхагдашгүй. Газар дэлхий оршиж байгаа цагт хүн төрлөختөн амьд үлдэх талаар санаа зовох шаардлагагүй. Тиймээс хүн төрлөختөн газар дэлхийг өөрийн мэдэлгүй ихшгэ үзэж үүнийг Дэлхийн ээж гэдэг. тийм ээ, дэлхийн ээж. Одоо дэлхийн ээж том асуудалд ороод байна. Ямар том асуудал? Дэлхийн ээж аль хэдийн таныхын аргагүй өөрчлөгдөж анхдагч хэлбэрээ алдаж оршин тогтнол нь асар их аюулд орж анх нэгэнтээ байсан ёроолгүй шавхагдашгүй гариг байхаа болж хүн төрлөختний оршин тогтнолд шаардлагатай янз бүрийн материалын тасралтгүй урсгалаар хангаж чаддаг гариг байхаа болсон. Дэлхий яаж чадах юм бэ? Мэдгүй. Юу гэсэн үг вэ? Ямар утгатай юм бэ? Дэлхийн амьдрах нөхцөлийг ярих үедээ бид одоо хүн төрлөختөнд тулгараад байгаа янз бүрийн сүрлийг дурдах ёстой. Тэр нь том сүрэлтэй ямар ч хамаагүй. Байгалийн гамшиг гэж та хэлсэн биш үү? Яагаад дурдах хэрэгтэй юм бэ? Одоо хүн төрлөختөнд тулгараад байгаа янз бүрийн сүрэл нь байгалийн гамшиг биш. Тийм үү. Хариулт нь үргэлж утга учиртай байх юм аа. Энийг өөрсдийнхөө мэддэг хэдэн үндсэн талаас нь ярилцъя. Бидний амьдардаг орон гэр болох дэлхийд одоо юу тулгараад байна вэ? Юу? Юун төрөнд дэлхийн хөрс асуудалтай байгаа. Хөрсөө?
Хоёрт дэлхий дээрх ургамал ноцтой гимтсэн. Ургамал гимтсэн. Гуравт нь Ус. тий. Бүх усны их. Өөрөөр хэлбэл гол, нуур, тэнгис, газрын гүний ус бохирдсон. Ус гашуун болсон тийм ээ. Дөрөвт туйлын мөсөнд асуудал гарсан. Энэ сүрэлтэй ямар хамаатай. Хоол тэжээлийн гинжин хэлхэнд ч асуудал гарсан биш үү? Тийм шүү дээ. Тавд хоол тэжээлийн гинжин хэлхээ тасарсан. Тэжээлийн гинжин хэлхээ тасарсан. Хоёулаа нэгийг мартчих уу? Нөө тийм уур амьсгал. Уур амьсгал элтэм утас. Хүн бүр энийг харж мэдэрч чадна. Тийм ээ, тийм байна. 6 дахь сүүлчийнх уур амьсгалын хэвийн бус байдал. Дэвийн бус уур амьсгалыг том сүрэл гэж тооцоолох уу? Мэдэн дээр байнга ярьдаг. Тэд номлолдоо яагаад энийг дуртаад байгаа юм бэ? Сэдвээсээ халиад байгаа юм биш үү? Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл биш үү? Байгалийн амьсгаас юугаараа ялгаатай юм бэ? Тийм шүү. Эдгээр нь том сүрэл юм уу? Том сүрэл гэж тооцсон яаж том сүрэл байж чадах юм бэ? Ах эгч нараа. Энэ бол ноцтой асуулт. Зүрх сэтгэлээ 50 байлгацгаая. Энэ сэдв нь өнөөдөр бидний нөхөрлж байгаа том сүрэлтэй гарцаагүй холбоотой. Тэгвэл бидэнд хурдхан хэл. Дэлхийд тулгарч байгаа эхний асуудлын талаар эхлээд ярьцгаая. Хөрсний асуудал. Хөрсөнд ямар асуудал байгаа юм бэ? Хөрсөнд тоглолт гарвал тэр нь том асуудал. Бидний хувьд хөрс ямар утгатайг та нар мэдэх үү? Юу гэсэн үг вэ? Мэднэ. Ургац хоол хүнстэй холбоотой. Тийм ээ. Энэ хоол хүнстэй холбоотой учраас амьд үлдэхтэй холбоотой. Энийг үзтээ. Одоогийн байдлаар дэлхийн хөрсний томоохон хэсэгт эсжилт, доройтол, сөлжилт явагдаж хөрс улам их доройтож муудаж байна. Тарай тарж малын бэлчээр ашиглаж болохгүй. Одоо дэлхийн хөрсний 4/1 нь хэдийнэ элсэн цөл болсон. Тэр нь дэлхийн 3 том улс Орос, Канада, Хятадын нийт нутаг дэвсгэртэй тэнцсэн. Идэх хоол Энэ том газар уу? 1 сантиметр хөрс үүсгэхэд хэр хугацаа шаардагддгийг мэдэх үү? Мэдчихвэ. 1000 гаруй жил гэдэг. мянган жил гинэ. Бурхан минь хэн тийм удаа амьдарч чадах вүлээ те? Тэгэхээр доройтсон хөрсийг сэргээхэд маш хэцүү. Хүндрэлтэн газар нутгаа хийх ашиглаж тариалахаа огт болохгүй байгаа учраас нөхцөл байдал байнга дордож байна. Тийм ээ. Тиймээс одоогийн нөхцөл байдлыг харахад хөрсний элсжилт доройтол зогсохгүй төдийгүй бүр аимшигтай өөр нэг үр дагавар гарна. Ямар үр дагавар? Элсжилт доройтол сөлжилтэд өртөж байгаа дэлхийн хөрсний талбай улам нэмэгдэнэ. Улам нэмэгдэнэ. Үүнээс ч долоон дор нь энэ доройтол нь эргэлт буцалтгүй. Эргэлт буцалтгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энийг буцааж сэргээж болохгүй. Бурхан минь буцаа харахгүй гинэ. Тэгвэл энэ хөрсөн дээр амьдардаг хүмүүс яах вэ? Ойрын ирээдүйд тэд хоол хүнсний хомсдлоос болж өлсөж үхнэ. Бурхан минь. Нэрээ гэж юу? Би үүнд итгэж байна. Олон жил ган гачигтай байсныг чи мэднэ үсттэй. Элсэн шуурга одоо энгийн үзэгдэл болсон. Удалгүй пэжин ч элсээр хучигдана. Тийм ээ. Тэгээд л өлсгөлэн болох боломжтой. Бадда энд байгаа айлуудаас хэдэн будаа тарай нөөцлсөн. Биднээс хэн ч хүнс нөөцлөөгүй. Хам зогтол дөнгөж хүрнэ. Тэрч тийм шүү. Яг үнэн. Дэлхийн хөрсний элсжилт доройтол цөлжилт нь эргэлт буцалтгүй.
Газар дэлхийн хувьд ч бай, хүмүүс бидний хувьд ч бай. Энэ бол урд нь тохиолдож байгаагүй. Гамшигт сүрэл юм. Тэгэхээр энийг том сүрэл гэж нэрлэж болохгүй гэж юу? Аимшигтай юм. Үнэхээр том сүрэл байна. Энэ нь байгалийн гамшигаас ялгаатай биш гэж юу? Тийм байна. Байгалийн гамшиг бол сайн даал хүн амын нэг хэсгийн амийг авч чадна. Харин том сүрэл бол дэлхийг устгаж хүн бүрийн амийг авч чадна. Хэлдэн энэ сүрэл том биш гэж юу? Тэдний ярьсан зүйл утга учиртай юм. Юу гэж бодож байна? Би таныг үнэмшүүлж чадахгүй ч өөр хүн чадан шүү. Та баг зэрэг үнэмшсэн. Хөрсний цөлжилтийн том сүрэл болоогүй. Дэлхий даяарах нэг тэр бом хүний оршин тогтнолыг эрсдэлд оруулж ойрын ирээдүйд тэднийг мөхөөхөд хангалттай. Ахагч нараа, хоол бэлэн боллоо. Хоол идцгээ. Бид яаж идэх юм бэ? Тэд чухал хэсэг рүүгээ арай ороогүй байх шүү дээ. Тийм ээ. Чи нах шүү ах хоёр иглээд хоол идэг. Тэд үлсэж болохгүй шүү дээ. Нэрээ чи хоол идэх. Гомонтой шилжүүлээ. Болгоомжтой. Чи наха? Баярлалаа. Маа сав. Чэнгаха. Аль манад чоо гэд. Чиний надад. Аль вэ? Хөөе, болохгүй. Би аль хэдийн хоол хийчихсэн. Яаж танаа гэр лөө явах юм бэ? Таны эхнэр итгэгч биш. Чи нах танад очвол Тийм зүгээр үү? шүү. Эхнэрт битгий санаа зов. Би шийдвэр гаргана. Хөөе, та яагаад булааж авах гээд байгаа юм бэ? Тэгж болохгүй шүү дээ. Хоол идэх. Яг үнэхээр урам зоригтой. Та хоолцгоё. Манайд оч. Би ундаа авчаагүй. За, ирж эхлэе. Аюу, орцгоо. Ганлен. Бос. Цаа хийж өгье. За, Сайн байна уу лигчээ? Сайн байна. сайн байна уу? Сайн уу хийч. Ийшээс. Аюу, ор. Аюу. За. Та нар ямар нэг юм олж авсан тийм ээ. Би одоо ойлголоо. Тийм ээ бид Ах нараа. Би том сүрлийн талаар баг зэрэг ойлгосон. Тэр нь байгалийн гамшигаас ялгаатай. Хүн төрлөختний хувь заяа ирээдүг хөнддөг. Тийм ээ. Гэхдээ миний мэдмээр байгаа зүйл бол Бурхан яагаад бие махбодтой болж яагаад том сүрлийн өмнө ирнэ гэж. Бурхан бүлэг ялагчдыг бий болгохын тулд сүрлийн өмнө ажилдаг. Тэгснэр ялагчид сүрлийн дараа Тэнгэрийн хаанчлалд өргөгдөхөд тэнцэнэ. Бид эзэнд маш олон жил итгэж, твчиж, зовж, эзний төлөө зарлагдаж, ийш тийш гүйж, загал май уурж, эзний замыг дагсан. Бид Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх шалгуурыг хангахгүй гэж юу? Тийм шүү. Бид маш их зовж өдөр бүр сонор сэрэмжтэй хүлээсэн. Бид бүгд бэлэн байгаа. Энэ хангалтгүй гэж юу? Тийм Хаанчлалын нэрэн үе ирэхээс өмнө өөрөөр хэлбэл Бурхныг агуу цагаан сентийн шүлтээ эхлэхээс өмнө эзний төлөө, эзэнд итгэх итгэлийнхээ төлөө бидний хийсэн энэ бүх зүйл хангалттай байсан. Гэхдээ Бурхныг бий болгохыг хүсдэг ялагчдтай харьцуулбал ерөөсөө хангалттай биш. Тэгвэл бид өөр юу хийх ёстой? Төр хүлээгээрэй. Хэдүүлээ Библи уншия. Матай 5 дугаар бүлэгт 8 ёроолтыг дурдсан байдаг. Лиаха, та эхнийх нь уншиж болох уу? За. Сүнсээрээ ядуу хүмүүс ёроолтэйе. Учир нь Тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Амен. Энэ 8 ёроол нь хүнд өгсөн Бурхны амлалт, хүн тавьдаг Бурхны шаардлага. Эхнийгт нь Бурхан хүмүүсээс даруй байхыг шаарддаг. Даруухан хүмүүс л Тэнгэрийн хаанчлалд орж чадна. Тийм ээ. Лиаха, хүмүүс даруухан байх амархан гэж та бодож байна уу? Амархан? Та тэгвэл энийг биелүүлсэн үү? Тэгсэн. Чи зүгээр л даруухан байж бардамнахгүй байх ёстой. тийм шүү. Тийм шүү. Гаднаа даруухан байна гэдэг нь дотроо
даруухан гэсэн үг үү? Ямар ч бардамналгүй гэсэн үг үү? Та юунд ч хүрээгүй. Ямар ч хөв нэмэр оруулаагүй байх үедээ, эгэлжирийн итгэгч байх үедээ, Тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг хангахгүй гэж санагдах үедээ бардамнахгүй даруухан байж чадна. Харин бусдаас илүү сайн, илүү их ажиллаж, хүмүүсийн зүрх сэтгэлд бусдаас илүү нэр хүндтэй, байр суурьтай болох үедээ та үнэхээр даруухан хэвээр байх уу? Ямар ч бардамналгүй байх уу? Тэр үед та бие барьж чадахгүй, даруухан байхад хэцүү болж, огт бардамнахгүй байх бүр ч боломжгүй болно. Оюун ухаантаа та би бусдаас дээр, би бусдаас давуу, би энгийн хүн биш. Миний удирдлаггүйгээр бусад хүн байж чадахгүй. Миний байр суурь, шагнал гарцаагүй бусдынхаас илүү дээр байна гэх мэтийн бардам зүйлэл бодно. Тийм ээ. Даруй төлөв байхын тулд бие барьж өөрийгөө өгшүүлэхгүй байх ёстой. Бардамнаад байвал энийгээ илчилж болохгүй. Хянах ёстой. Нууцаар эзэн залбирч чамайг сахилгажуулахыг гуйх ёстой. Тэгвэл болно. Тийм биз дээ. Бид ингэж хэрэгжүүлдэг. Тийм ээ. Эн чин дүр эсгэлт биш үү? Энэ бол хоорон мэхлэлт. Төлөв даруй байх чинь зүгээр л гаднах зүйл. Бардамнал ихэрхүү зан чин жинхэнэ. Та бардам ихэрхүү маадгар байхыг хүсэхгүй ч яаж чадахгүй. Тийм байж яаж чадахгүй үстэй. Та өнгөрч бүр өөрийгөө өргөмжилж эзнээс хүлээн авсан бүх нэгүслээ тоолох нэрийдлэр хувь нэмэр чадвах, чадвар авьяас бэлгээ байнга гайхуулна. Хэдий та дотроо бие барихын тулд чадах бүхнийг хийж, би эзнээс суу алдрыг хулгайлж болохгүй, би эзнээс суу алдрыг хулгайлж болохгүй гэж боддогч өөрийн эрэхгүй байнга өнгөрч өөрийгөө Паултай харьцуулдаг. Паулын хэлснийг уншихад би сайн тэмцлэр тэмцэж явах замаа дуусгаж итгэлээ хадгалсан. Одооноос эхлээд надад зориулсан зөвхт байдлын титэм зэхэгджээ. Та өөртөө итгэх итгэлээр бялхаж өөрийн эрэхгүй өөрийгөө ялагч гэж үзэн аль хэдийн тэр титмийг зүүжгсэн мэт байдаг. Би энэ бүх зүйлийг атаач мэдэрдэг. Ава. Хүрээд ирдээ. Ава, ах эгч нар энд байгаа штэ тий? Тий? Ах эгч нар. Яагаад бус буцлааг байгаа юм бэ? Бараг буцлах гэж байна. Ава. Ах эгч нар манай усыг ууж болохгүй. Гашуун шорвог шүү дээ. Тийм ээ, цай чанаад чамдан дарагдахгүй. Ундаа авч өгч болохгүй юу? Оо. Миний энэ тархийг дээ. Би тэрийг мартчихаж. Тэгвэл хурдхан яваад аваа тэр. Ава. Мөнгө хэрэгтэй штэ. Байгаа л энэ. Яваад. Жаахан жимс авах хэрэгтэй юу? Тэг. За. Тэгвэл энэ мөнгө хүрхгүй хаа. Ээжээсээ гуйгаад авчих. Оо, та ээжийг мэдэн штэ. Санаа зовлтгүй. Би аргыг олно. Болохгүй зээлэр авчи явъя. За, бид хоёр явлаа аваа. Болгоомжтой яваарай. Төгс хүчит бурхны ярьсан энэ зарчмын дагуу хэрэгжүүлээд зүрх сэтгэлэм наажмаар цэвэр тунгалаг болсон. Бас би бурхны өмнө үргэлж тайван байж чаддаг. Өмнөхтэйгөө харьцуулахад бусадтай өрсөлдөж, бусдад атаархдаг байдал минь хамаагүй багасж гайгүй болсон. Сайн байна, тийм ээ. Ийм байдал гарч ирлээч гэсэн би өмнөх шигэ зовхоо болсон. Сайн бай. Тийм байна. Би тэгж чаддаг ч болоос. Бурханд талархъя. Яг л эзэн Есүсийн амласнаар зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс өрөөлтэй. Учир нь тэд бурхныг харах болно. Чи өөртөө Дээрээс тун сэтгэл бурхны- ханамжтай байх шиг. Чам шиг хүн бурхныг харна. Дээрээс нь бурхны одоогийн Та энийг мэдэхгүй байна. Гэхдээ бид хамтдаа намалдаг байхад тэр ярьж зүрхэлдэг байсан. Ялангуяа олон хүн байх юм бол ярингуутал нүүр нь улайчдаг. Хай. Чи хэлдэ. Чи өмнө нь тийм байсан биз дээ. Мартчихаа юу? Яха. Бусдын танаас дээр байхыг хараад танд ямар санагддаг вэ? Атаархдаг. Харж байна уу?
Бодит баримтын өмнө хүмүүсийн үнэн төрөх ил гардаг. Байр суурь нэр хүнд хамаагүй бол хүмүүс гаднаа даруухан байж чаддагч. Хамаатай л байх юм бол хүмүүс даруу байгаад байж чаддаггүй. Яагаад тэгдэг вэ? Яагаад гэж? Яагаад вэ? Бурхан чамайг цэвэрлэхээс өмнө ам чин тэр чигтээ адилхан хуучны чиний л хөндөгдөөгүй ам байдаг. Хүмүүс энэ хуучин аминдаа бүрэн хянуулж амьдэрдэг. Өөр ямар ч сонголт байхгүй. Энэ хуучин ам бие тоосон зан чанараар дүүрэн энэ бие тоосон зан чанарын эрхшээл дор хүмүүсийн элчилж амьдран харуулдаг зүйл нь угаасаа л байр суурь, алдар нэрийн төлөө өрсөлдөх, атаархал, зөрчил, тэмцэл, бусадтай өрсөлдөж тэмцэлдэх. Үнэхээр даруухан байх нь саранд хүрэхээс ч хэцүү. Саранд хүрэхээс ч хэцүү. Богдонэн. Бид үнэхээр яаж чаддгүй. Тийм ээ. Хүн бүр энэ баримтыг харсан. Чамд нүглийг дийлэх чадварч байхгүй. Байнга нүгэл үлдээ зогсохгүй, завхарсан зан чанарын хяналтанд дор амьдардаг, үүнээс салж чаддаггүй. Тийм ээ. Хүмүүс эзэн Есүсийн амласан ёроолтой гэдгийн хүн тавих 8 шаардлагыг ч биелүүлж чадахгүй. Тийм ээ. Хүмүүс гаднах зан авираараа шалгуурыг давлаач. Дотроо нүгэл туг чанараар дүүрэн байдаг. Тэд бурхны замыг дагахад яасан ч тэнцэхгүй. Ийм хүмүүс яаж Тэнгэрийн хаанчлалд өргөгдөж чадах юм бэ? Тиймээс хүмүүсийг улам их цэвэрлэх хэрэгтэй. Тэгснээр зан авирын хувьд өөрчлөгдөд зогсохгүй. Нүглийг дийлж, нүгэл үлдэхээ болж чадна. Мэдээч энэ хүн төрлөختөнд хэрэгтэй зүйл. Бас энэ удаа бурхны хийж байгаа ажил. Одоо бид нүгэл дууг чанараасаа ангижрах замтай боллоо. Бурхан талах. Аха. Шинэ ажлын өөр нэг үе шатыг хийхээр бурхан эрх ёстойг би баг зэрэг ойлгож байна л да. Гэхдээ бурхан яагаад махбод болох ёстой юм бэ? Бурханы сүнс ажиллахаар ирсэн бол адилхан байх биш үү? Яагаад бурханы сүнс ажиллахаар ирдэг юм бэ? Тийм шүү. Та нар энэ асуудлыг хараахан яриаг байгаа. Тийм ээ. Бидэнд яриад өгөөч. Эзэн Иесусийн цовдлол амьллаас хойш хэр их хугацаа өнгөрсөн бэ? 2000 жил. Тэгвэл бурханы сүнс энэ 2000 жилийн хугацаанд ажилласаар ирсэн биш үү? Би Бид тэгж бодож байна. Бурханы сүнс 2000 жил ажилласан. Та нар түүний замыг яаж дагахаа мэдэх үү? Нүгэл туг чанар чинь шийдвэрлэгдсэн үү? Магадгүй шийдвэрлэгдээгүй. Гарцаагүй шийдвэрлэгдээгүй. Дөнгөж сая Ава, би ирлээ. Яагаад ингэж худаа вэ? Би хот руу Их юм явсан. авчээ. Яагаад тийм хол явсан юм бэ? Эндээс бүгдээ авч чадаагүй. Дээрээс нь энд үргэлж хугацаанд болсон хүс зардаг хин идэв зүрхлэх юм бэ? Мэ, алим ид. Ма, энийг оо. За, Би ихийг олж авсан. Өнөөдөр үнэхээр дэмий ирсэнгүй шүү. Бид өнөөдөр маш их олж авлаа. Засгийн газар намайг хайж байна. Эхнэр ууртай байна. Би энэ гэрт байж болохгүй. Ава, хоол идэрээ. За, Мэ. Хөөе. Чи бурханд итгэдэг. Бурхны үгийг л уншихтал болох юм биш шүү. Бас өлсөж гэнэ үү? Чи өдөржингөө тэр номыг уншдаг. Тэгээд гараад явчихдаг. Гэрт хийх ажил ийм их байхад би л ганцаараа хийж байна. Чи намайг ядарч өгөхөөсэй гэж хүсэж байна уу? Ээжээ, та юу яриад байгаа юм бэ? Дүү би тэр тантай хамт тэр ажлыг хийдэг үсттэй. би ажлаа хойш тавиагүй шүү дээ. Тариалангийн үеэр би дандаа гэртээ байдаг үсттэй. Чи итгэмээр байгаа бол гэртээ нууцаар итэг. Би чамайг зогсоохгүй. Зогсоох гэсэн ч чадахгүй. Битгий гарч яваад бай. За юу? Сайн мэдээ номлох гэж гардаг шүү дээ. Ямар нэг муу юм хийгээгүй. Яагаад байлуулах гээд байгаа юм бэ? Эзэнд итгэх итгэлийн дэмжинэ гэж чи хэлсэн шүү дээ.
Би гарах хэрэгтэй. Том сүрэл аль хэдийн эхэлж гисэн. Бурхан ирж гисэн. Энэ мэдээг сонсоогүй хүмүүс өчнөө байгаа. Би гараад тэдэнд хэлэх ёстой. Эзэнд итгэдэг хүмүүс эзний эрхийг тэсэн ядан хүлээж байгаа. Тийм ээ. Чи итгэдэггүй болохоор ойлгохгүй байна. Чи үнэхээр зөрүүд юм аа. Хотын захиргааныхан энд хэд ирсэн. Чи баривчлагдаж шоронд завах үедээ тэгч хэлхэ болно доо. Чамаг үнэхээр баригдчих бол бид дөрөв яаж амьдрах юм бэ? Манайд нэг ахмад настан 2 хүүхэд. Юунд та уйлаад байгаа юм бэ? Үнэхээр шоронд орвол бурхан зөвшөөрсөн хэрэг. Энэ алдар суутай зүйл. Алив, хоолойд. Бидгийн маргалт. Аава. Хэрвээ бид итгээд байвал сургуультай ч явж чадахгүй. Юунаас айсан? Явахгүйсэн ч ямар хамаатай юм? Ямар тач би айхгүй байна. Би итгэмээр байна. Хүмүүсийг бурхан бүтээсэн. Бид бүгд бүтээгдсэн зүйл. Хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлэх нь бидний үүрэг. Бидэнд өгсөн бурханы даалгавар. Энэ гэмт хэрэг биш. Битгий бүх зүйл бурханы гарт байгаа. Тийм ээ. Бурхан талархах. Яг там шиг. Бид үнэхээр ингэж амьдрч болно гэж юу? Хөөхтүүд нь юу ч ойлгохгүй, томчууд нь ч ойлгохгүй юм. Та нар намайг хурлуулах гэж нэгдээ юу? Тэгээд итгэлтэй. Та хэд ажил бүтгий хий. Би ингэж амьдарч чадахгүй. Ээжээ. Ээжээ. Ээж чинь бүх талаараа сайн. Даанч жаахан зориггүй. Надад санаа зовж намайг баримтлахдах вэ гэж айж байгааг нь мэднэ. Ээж нь бидний бурханд итгэх итгэлийг зүрх сэтгэлээрээ дэмждэг. Хэдүүлээ ээж чинь төлөө залбирах ёстой. Ээжийн хувьд үнэндээ нэлээд хэцүү байсан. Энэ жил ган гачигтай тариалангийн суулгацыг нэг нэгээр нь гараар услах ёстой болсон. Мэдэж байна. Та хоёр жаахан ухаантай бай. Бидхий их тоглол. Ээж чинь хөгшөрч байна. Ээжийнхээ ажилд сайн тусал, бидхий уурлуул. Ганч байна. Чи сонсч байна уу? Мэдлээ. Ээжээ, ногойд. За. Ганч байна. Хүн бүрийн амьдрал өвхөл бурханы хяналтанд байдаг. Бурхан чамайг өвхүүлэхийг хүсвэл чи амьдрч чадахгүй. Бурхан чамайг өвхийг зөвшөөрөхгүй бол ямар ч аюул хатуу ширүүн орчин тулгарсан чи яах ч вэ? Бид бурханд итгэлтэй байх ёстой. Засгийн газрын хавчлагнаас болоод үүргээ гүйцэтгэхэ байж болохгүй. Тийм ээ. Тэгвэл бид хүн хэвээр байна гэж юу? Бурханы дагагчд байх зохистой гэж юу? Тийм ээ. Үүнээс гадна бид бурханы маш их нэг хүслийг эдэлсэн. Бурханы хайрыг хариулахгүй бол мөс чанаргүй байх биш үү? Тийм ээ. Бид бурханы агуу хайрыг хизээж мартаж болохгүй. Аавыгаа гэртээ байхгүй байх үед бурханы үгийг илүү их уншиж, илүү их залбирах ёстой. Ээждээ битгий хазаарлагд. Та хоёр эмээгээ сайн харж хандаж, бурханы үгийг илүү их уншиж өгч бай. Ойлгов уу? Ойлголоо. Би санаж явна. Ганч байна. Ээжийг ярьж хоолоо идгээ. Яв. За. Ээжээ. Битгий уурлаа. Хоолой. Энд ямар гэчи үйлдвэр байгуулчихсан юм бэ? Хүүхдүүдийг яасныг хардаа.
Явцгаая. Дэлхийн хөрс ургамал ус хойд өмнөд туйл хоол хүнсний гинжин хэлхэм уур амьсгал эдгээр зүйл бүгд маш их сүйдсэн. Хүн төрлөختний оршин тогтнолд бэрхшээл тулгараад байна. Одоо хүн төрлөختний туулж байгаа зүйл энэ. Энэ нь бидэнд тулгарх том сүрэл юм. Том сүрлээ? Энэ нь Библийн зөвгөнлүүдэд байдаг. Учир нь дэлхийн ертөнцийн эхлэлээс өнөө хүртэл хизээч тохиолдож байгаагүй, мөн хизээч тохиолдохгүй. Агуу гай гамшиг болно. Амен. Дэлхийн ургамалд учирсан хохирлын талаар ярив. Хүн төрлөختөн хэтэх мод огтолсноос дэлхийн ойн 3/1 нь аль хэдийн үгүй болсон. 3/1? Энэ 3/1 нь хэр том билээ? Хэр том бэ? Энэ нь Америкийн газар нутгийг хоёр нугалсан шиг том. Тэгвэл хэдэн модыг огтолсон байж таарах вэ? Хүмүүс үнэхээр асар их нүглүүлж. Шонгортой үр дагаврын тоодгүй. Их хэмжээний ой мод огтлогдсон. Мод огтлох нь модны тоог бууруулдаг. Ой модны эзлэх талбай багасж цаг агаар улам хуурайшсан. Цаг агаар хуурайшихад хээрийн түүмэр гардаг. Хээрийн түүмэр улам эрчтэй асч ойн талбайг багасгадаг. Олон удаагийн хээрийн түүмэр ой модыг багасгадаг. Ой мод багасах үед хээрийн түүмэр улам ихсдэг. Энэ нь ёрын тойрог болно тийм үү? Үнэхээр найдлагагүй. Бурхан минь. Тийм төгсгөл биш үү? Харин тийм. Өмнөд Америкт дэлхийн хамгийн том халуун орны ширэнгэн ой байдаг. Юу гэдгийг мэдэх үү? Үгүй. Амазоны ширэнгэн ой биш үү? Амазоны ширэнгэн. Тийм ээ зөв. 2004 онд тэнд 200,000 гаруй хээрийн төмөр гарсан гэсэн. 200,000 гаруй юу? Тийм олон. Нэг жилд. Ганцхан жилд. Энэ аимшигтэй. Тэнд хүмүүс яаж амьдарч чадах юм бэ? Амазоны ширэнгэн ойг дэлхийн уушиг гэдэг. Дэлхийн уушга юу гэсэн үг вэ? Энэ нь дэлхийд агаараар амьсгалж агаарыг шүүж ариусгахад тусалдаг гэсэн үг. Энэ нь хүн төрлөختнийг хүчил төрөгчөөр хангаад зогсохгүй. Бас хүмүүсийн амьсгалсан нүрс төрөгчийн давхар эсвэл машин агааржуулагч янз бүрийн химийн үйлдвэр гэх мэт орчин үеийн үйлдвэрлэлээс гарсан хаягдл хийх шингээж дэлхийн дулаарлын хурдыг бууруулдаг. Амазоны ширэнгэн хүн төрлөختөнд маш чухал. Ийм том чиг үүрэгтэй байх нэ? Харамсалтай нь байнга мод огтолсноос болоод бас хээрийн төмөрт өртөөд Амазоны ширэнгэн ой улам багассаар байгаа. Эрдэмтдийн тооцоолсноор одоогийн хорогдлын төвшнөөс харахад ирээдүйд Амазон бүр мөсөн алга болж болцсошгүй. Бүр мөсөн алга болно. Бүр мөсөн. Энд ноцтой шүү. Амазоны ширэнгэн ойн шуурга агаарын урсгалын нөлөөг тодорхой хэмжээнд бууруулж чаддаг. Тентхийн өдгөн шигүү ургамал нь хурд тундасны нөлөөг багасгаж салхины хурдыг бууруулж шуурганы хүн төрлөختөнд учруулдаг хохирлыг багасгадаг. Харж байна уу? Амазоны ширэнгэн ойл гэхэд бидэнд ийм их нөлөө үзүүлдэг. Тиймээс дэлхийд даяар өчнөн олон ой мод огтлогдож хээрийн төмөрч чадсны хүн төрлөختөнд үзүүлэх нөлөө бүрч их гэдгийг төсөөлж болно. Нэрээ тийм шүү. Тиймээс цаг агаар улам хэвийн бус болж агаарын чанард орцсон. Энэ бүх үзэгдэл хүний түүхэнд урд өмнө тохиолдож байгаагүй. Энэ нь эргэлт буцалтгүй. Энэ том сүрэл биш гэж үү?
Эд бол том суурил. Улам халуун болоод байгаад гайхах юм алга. Нэрээ тийм шүү. Цаг агаар халуун болсоор жилэрх тусам улам халуун болж байна. Сүүлийн 2 жилд халуун төдийгүй хүйтэн байлаа. Өмнөх жилүүдийн мөн үеийнхээс илүү хүйтэн байгаа. Тийм ээ. Цаг агаар одоо маш хачин байна. Нэг бол амар халуун, нэг бол тэсгэм хүйтэн. Энэ бол хүн уушгины хор тавдар тусч байгаатай холбоотой юу? Мэдээж холбоотой. Мод багассан. Бэлчээрийн тал газарч бас их үлдээгүй. Тийм ээ. Үр дагавар нь юу байх вэ? Бидний амьдралд нөлөөлөхгүй тийм үү? Тийм шүү. Малчтад нөлөөлж магадгүй. Эсвэл бэлчээрийн тал газарт амьдардаг хүмүүс үү? Тийм ээ. Үнэн дээр бэлчээрийн тал газрын үүрэг нь ой модны хос дутахгүй. Агаарыг цэвэр шүүлж, усыг хадгалж, салхийг хааж, элсийг тогтоож чадна. Маш олон чиг үүрэгтэй. Хүн төрлөختөнд тун чухал. Бодоод үзтээ. Бэлчээрийн тал газар дороодох үед хөрс нэг газараа тогтхоо байлна бидтэй. Нэг тийм байна. Тэгээд хөрсний гулсалт, шаврын үер элсэн шуурга олон удаа тохиолддог биш үү? Тийм байна. Тэрийг дагаад ган гачиг болж цаг агарын эрс тэс үзэгдэл байн голдог. Ган гачиг хэвийн бус цаг ууртай үед хүмүүсийн амьдрал хэцүү болдог. Тэгээд бүх амьтан ургамалд юу тохиолдог гэж бодож байна. Амьд үлдэхэд хэцүү байна. Тийм шүү. Миний мэдхээр одоо чон бүр цөөрч байгаа. Хүмүүс чоныг алж цаг уур улам дордсоор л байна. Зөвхөн чонч биш. Өөр амьтад чи цөөрсөр байгаа биз дээ. Тийм шүү. Зөв шүү. Эдгээр зүйл бүгд эргэн тойронд маань тохиолдож байгаа. Бидний биечлэн мэдэрч харсан зүйл. 100 жилийн өмнө хээрийн төмөр, ган гачиг, шавар гулсалт хаяа тохиолддог. Сайндаа л байгалийн гамшиг байсан. Гэхдээ бидний одоо харж байгаа гамшиг бол ердийн хэрэг биш. Юу гэсэн үг вэ? Эдгээр нь бүгд гамшиг биш гэж үү? Тийм ээ. Ялгаа нь юу юм бэ? Бодоод үз. Эдгээр гамшиг бүгд дэлхийг хамарч тасралтгүй үргэлжилж нэгэн дуусахад нөгөө нэхэлж цар хүрээн улам нэмэгцээр байгаа. Нэг өдөр Азад ой хээрийн төмөр гарч маргааш нь Америкт хээрийн төмөр асаж байна гэдэг. Нэг өдөр Хойд Америкт маргааш нь Өмнөд Америкт тохиолддог. Нэг өдөр Австралид маргааш нь Канадад. Энэ галыг унтраахын тулд тэд бүр онгоц явуулсан. Хүмүүс энийг яаж чадахгүй. Галд бүх эд хөрөнгөний шатаж байхад хүмүүс зүгээр л харж гэр орноо орхин явхаас аргагүй хүрдэг. Гал гарах үедээ хэдэн сар үргэлжилдэг. Ийм гал төмрүүд улс тамнан асаж байгаа. Ийм том суурил яаж байгалийн гамшиг байх юм бэ? Эдгээр суурил үргэлжилж дэлхийн бөмбөрцөг даяар тархдаг. Үр дагавраас нь харахад сэргээж засахын аргагүй байдаг. Одоогийн нөхцөл байдлыг харахад хүн төрлөختний хувьд энэ нь хосгүй гамшигт суурил юм. Гамшигт суурил. Зарим эрдэмтдийн хэлснээр мод бэлчээрийн тал бусад ургамалд учирсан одоогийн хохирлоор бол хүн төрлөختний хүрээлэн буй орчин хэдэн 10 жилийн дотор ээлтэн муудаж хүн төрлөختөн устдах эрсдэлтэй. Хэн устдаж үгүй болно? Хэн устдах эрсдэлтэй гэж? Юу вэ? Ярьсныг сонсоогүй юм. Та анхааралтай сонсоогүй юм байна. Хүн төрлөختөн бид хүн төрлөختөн устдаж үгүй болно. Тийм ээ, тийм. Өөрөөр хэлбэл эдгээр гамшиг тохиолдож үргэлжилж байгаа нь дэлхийг төгсгөл рүү түлхэнэ. Хүн төрлөختөн ч бас замынхаа төгсгөлд хүрнэ. Тэгвэл хэлдэ. Энэ том суурил биш гэж юу? Үнэхээр том суурил юм байна. Тэгэхэд би энийг байгалийн гамшиг гэж боддог байсан. Байгалийн гамшигын шин чанарынхаа хувьд том суурилээс үнэхээр өөр. Бид яагаад энийг өмнө нь олж хараагүй болоо? Үнэхээр тийм юм байна. Одоо та нар энийг ойлгосон болохоор энэ том сүрэл нь ээлжлэл 8-7-гийн биелэлт мөн эсхийг бодоод үзье. Эхний тэнгэрэлч бүрээ үлээхэд цустай холилдсон мөндөр гал газар дэлхий рүү хаягдлаа. Газар дэлхийн 3-1 шатаж, моддын 3-1 шатаж,
Бүх ногоон өвс шатав. Энэ үнэн яг адилхан байна. Том сүрэл аль хэдийн ирсэн ч бид харанхуй хэвээр байж энийг мэдсэнгүй. Жил бүр өмнөхөөс халуун болж агаар улам дордож манай баруун хойд нутагт эл сэрхэг салхи улам ширүүсэд байсанд гайхах юм аа. Зарим газарт 6 дугаар сард цас орсон шүү дээ. Тийм ээ. Энэ хэвээр үргэлжилвэл энэ ган гачих төгсгөл үгүй юм шиг байна. Бид хизээ идэх хоолгүй болохыг бүү мэд. Бид юмс илүү дээр болно гэж найддаг байсан. Улам дордно гэж бодоогүй. Таны зөв. Энэ нь эргэл буцалтгүй. Үнэхээр том сүрэл юм аа. Бодоод үзтээ. Ургамалд учирсан хохирлол гэхэд бидний Дахиад л нөгөө хүүхэд үнэхээр завж байна та. ургамалд учирсан хохирлол гэхэд бидний оршин тогтнолд шууд нөлөөлсөн. Ирээдүйд хүн төрлөختний амьдрал улмал хэцүү болно. Хойнч. Яаж дахиад өвчв? Дотгоч нь оруулчих. Хурдлаарай. Тэнд доош тавьчих. Тарай хийхээр өвдгөө болно миний охин. Хойнч хурдлаарай. Баярлалаа. Баярлалаа. Өдөр бүр маш олон хүн хон ахаар эмчлүүлэх гэж энд ирдэг. Энэ тосгонд яхаараа ийм олон өвчтэй хүмүүс байдаг үлээ. Энэ тосгоны ойролцоо хайлуулах үйлдвэр байдаг. Хар тугалганы хордлогоос болоод энэ тосгоны зарим хүний яс гажигтай болж зарим эмэгтэйчүүд байнга үр зулбдаг. Энд хий хөөхтүүд толгой их өвдөж байна гэд хичээлээ хийж чаддаггүй. Амар байд. Харин тийм. Хар тугалганы хордлогоос болоод оюуны хомсдолд унаж татдаг хүүхдүүд нэлээд олон бий. Саяхан унаж татдаг өвчтэй хүүхэд бараг өдөр бүр хон эмчэд ирж үзүүлдэг. Тэр хүүхэд их өрөвдөмөр. Тийм шүү. Үйлдвэрийн хажуугийн гол бохир муухай үнэртэй. Өмнө нь хүүхдүүд үргэлж тийшээ очиж тоглодог байсан. Харин одоо хинч тийшээ явж зүрхэлдэггүй. Үний усчаас бохирцсон гэж би сонссон. Тийм шүү. Таныг усны тухай ярьсан чинь би саналаа. Ус бол үнэхээр асуудалтай. Энэ хэдэн жилд аж үйлдвэр өссөн нь хаягдал хий ялгаруулж, хортой химийн бодис элдв янзын хог хаягдал гаргаж агаар, далай, гол мөрнийг бохирдуулсан. Газрын гүний ус ч ялгаагүй. Далай тэнгис, гол мөрний ус улам бохирволж. Усны мандал дээр хаа сайгүй хог хаягдал ховж, усан доор хүнд металлууд байдаг. Энэ бүх усны амьтад амьдрах гэж тэмцэж байна. Тэд хүн төрлөختнийг эсэргүүцсэн эрэг дээр гарч иж өөрсдийгөө хөнөөсөн. Одоо дэлхий дээрх бараг бүх гол бохирдсан. Хятад ихэнх нуур усан сангийн ус ихэд бохирдсан гэдэг. Арьсандаа шууд хүрэгч болохгүй. Ихэнх усыг газар услахж хэрглэж болохгүй. Хэрвээ хүмүүс уувал юу болно гэж бодож байна. Өгөхгүй байлаач хүнд өвчин тосно. Маш олон хажуу өвчин байгаад гайхах юм аа. Энэ жил төрийн зөвлөлөөс нэг мэдэгдэл гаргаж 2030 он гэхэд Хятадын усны нөөц үндсэндээ дуусна гэсэн. Өөрөөр хэлбэл ашиглах усгүй болно. 2030 онд байтугай одоо ч уух ус бидэнд алга. Бидний уудаг зүйл ус мөн үү? Зүгээр л удаан үйлчилдэг хор биш үү? Гэхдээ бид өөр юу уух юм бэ? Бид яаж ч чадахгүй. Ээлжлэл 8-ын 10-аас 11-д ингэж байдаг. 3 дахь тэнгэр элч бүрээ үлээхэд тэнгэрээс дэнлүү мэт шатаж буй асар том од гол мөрний 3/1 болон усны ундрагууд дээр унлаа. Тус одны нэрийг шарилж гэдэг. Усны 3/1 нь шарилж болов. Ус гашуун болсон учраас олон хүн уснаас болж үхцгэлээ. Бодоод үзтээ. Энэ хэсэгт хэлсэн зүйл усны бохирдлын өнөөгийн байдалтай таарч байгаа биш үү? Энэ хэсэг
Бейлсэн үү? Юу гэж бодож байна? Усны 3/1 нь шарилж болов. Ус гашуун болсон учраас олон хүн уснаас болж үхцгэлээ. Бүгд биелсэн юм шиг байна. Тийм байна. Үнэхээр ноцтой юм аа. Хардаа. Энд дурдсан усны 3/1 нь шарилж болов уг гашуун болсон гэдэг нь угаасаа том сүрлийн эхлэл юм. Одоогийн нөхцөл байдлыг харахад усны бохирдлын төвшин энд дурдсан 3/1-ээс давчихсан биш үү? Хамаагүй л давсан. Тэгвэл том сүрэл ямар хэмжээнд явагдасныг та нар төсөөлж болно. Том сүрэл үнэхээр аль хэдийн эхэлчихсэн. Би илчиллийг байнга уншдагч бэлсний мдээгүй юм байна. Тийм зүйл тохиолдож байгаагч би мдээгүй. Тийм ээ. Бид яагаад мэдсэнгүү вэ? Том суурлийн цар хүрээнээс харахад дөнгөж эхлэегүй нь гарцаагүй. Аль хэдийн элчиллийн ном зөгнсөн хэмжээнээс холд авчихсан байна. Тийм шүү. Тэгвэл бодоод үз. Одооноос хүн төрлөختний суурил хүртэл хэрэг хугацаа үлдсэн бол. Их хугацаа үлдсэн байж чадах уу? Хүн төрлөختөн том өргөн хүрээнд үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн цагаас ус ийм хэмжээнд бохирдох хүртэл хэдэн жил өнгөрсөн бэ? 40-50 жил үү? 50-60 жил үү? Хардаа. 50-60 жилийн дотор дэлхий дээрх бүх ус бохирдож хүмүүс уух усгүй болж 50-60 жилийн бохирдол газар дэлхийг хүнд байдалд оруулсан. Тэгвэл бодоод үз. Газар дэлхий дахиад 50-60 жил тэсч чадах уу? Манай үеийнхэн маш өвдөлттэй. Шинэ нийгэм төрж сайхан амьдрдаг бид нилээд өрөөгчөө гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ бид ганц балга цэвэр усчгүй хачин өвчин тусч байна. Тэр үнэн шүү. Ганцхан та нар үүнийг тоолж байгаа юм бишээ. Дэлхийн бүх ус бохирдсан. Бусад газрын хүмүүс ч дээрдэхгүй. Хүмүүс бид далайн бүх амьтадтай адилхан зүйлийг тоолж байгаа. Тэд усанд амьдрч чадахгүй байна. Бид усанд амьдрдаггүй ч бас л зовж байгаа биш үү? Чи энэ тосхонд амьдрч энд цэвэр усгүй хачин өвчин тусдаг гэж бодож байгаач. Бусад газрын олон хүн хачин өвчин тусаж байгаа. Та нар хорт хавдрын тосхон цусны хорт хавдартай тосготын талаар сонсоогүй юу? Бүр хорт хавдрын тосхон байдаг юм. Дэлхийн бүх ус бохирдож агаарч бас бохирдсан. Хүмүүс энийг усны бохирдлын аюулын зааг гэдэг. Аюулын зааг? Өөрөөр хэлбэл ямар ч найдваргүй. Нөхцөл байдал улмал доордох байх. Дээрдэх боломжгүй. Ирээдүйд хүмүүс янз бүрийн өвчний тарчлааныг л туулна. Эмчилгээ огт байхгүй. Өдөр хоногийг өвдөж өнгөрүүлэн өгтлээ тарчлах болно. Энэ бол хүн төрлөختөнд тулгарх ирээдүй. Одоо хүмүүсийн өвчнийг эмчилснээр та өвдөлтийн баг зэрэг намдаахаас асуудлыг үнцээрэн шийдэж явж чадахгүй. Тэр ч үнэхээр тийм шүү. Би ч бас мэднэ. Хинч тэднийг аварч чадахгүй. Битгий санаа зов. Бусад хүмүүсийг аврах талаар малт хурдхан өөрсдийг авар. Тэр үнэ. Бид өөрсдөө ч амьд үлдэж чадахгүй. Энэ гарцаагүй том сүрэл юм. Энэ нь эзний эргэн эрэхтэй ямар холбоотой билээ? Тийм ээ. Ямар байгаа юм бэ? Йохан 16-гийн 12-оос 13-д эзэн Есүс хэлэхдээ та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үед та нарыг бүх үнэн рүү удирдана. Энэ бол суурлийн үеэр Бурхны хийж байгаа ажил. Бүх суурил дуусах үед Бурхан бүлэг ялагчдыг бий болгосон байх болно.
Тэгээд тэд Тэнгэрийн хаанчлалд оргогдно. Энэ илчиллийн номын энэ үгийг биелүүлдэг. Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд хурганы цусаар дээлээ угааж цагаан болгосон юм. Газар хөдлөлт бэгэрэ. Хурдан гүгэрэ. Хүй, хурдан гүгэрэ. Эцэг минь намайг авраач. Төвсөж бурхан минь биднийг хамгаалж амьсгийн үеэр хавдуулдээ гэж. Амен. Бидний оршин тогтмол таны гадна биднийг хамгаалж зааж. Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр Бээжингийн цагаар 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2 цаг 28 минутанд Сичуан мужийн Винчуан 8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт нь уртагийн хүчнийг өргөргийн 103.4 градуст байжээ. Чичирхийлэл мэдрэгдээгүй жилийн хар мөрөн Шинжааныг тооцвол бусад бүх муж хотод чичирхийлэл мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас 69227 хүн нас барж 17923 хүн сургаггүй болж 374643 хүн бэртэж хэмтэж 19,930,300 хүн гэрээгүй болж амьсгалсан хүний тоо 46,500. Ван ахлагчтай дуугаар уралдлаа. Эзэн үнэхээр эргэж ирсэн. Яг л би ахлагчаа. Гарч үз. Бити түлхээд юм шалчгаа бол залуу хүн биш. Яагаад ахмад хүнийг хөндлөдөг юм бэ? Яв. Хой. Ах дүүс. Эзэнд итгэгчид бид бүгд нэг гэр бүл шүү дээ. Бид таны гэр бүл биш. Одоо яв. Одоо явж үз. Тав. Яв. Яв. Ой. Чи яах гээд юм бэ хөгшин минь? Яв. Энд бooyin болж байж ван ахлагчтай уулзахаар ирсэн. Би өдөрдөмж авах гэсэн юм. Яв. Явж үз. Ахлагчаа. Яв. Ахлагчаа. За. Харав. Ахлагчаа. Би танд нэг магтан дуу дуулж өгье. Анхааралтай сонсоорой. За. 以后我们这活着还存留的人，必和他们一同被提到云里，在空中与主相遇，在空中与主相遇。这样我们就要和主永远同在，永远同在。Амен. Эзэн талархай. Сайн байна. Та магтан дууг ойлгож байна уу? Тийм ээ. Дуулж чадах уу? Үгүй. Энэ магтан дуугч дуулж чадахгүй бол яаж гадуур явж номлож чадах юм бэ? Гэртээ харь. Тийм шүү. Яв. Сайн мэдээ номлохоор оролдож өөрийгөө битгийггүй та биднээс илүү олон магтандоо дуулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Ахлагчаа. Би бас хэдэн магтандоо сурсан. Тэгвэл дуулал да. За. 耶稣的再来，对于能接受真理的人，是一个极大的拯救；对于不能接受真理的人，就是被定罪的记号。你们当选择自己的路。当选择自己的路，不要做亵渎圣灵、弃绝真理的事，不要做无知狂妄的人。
当作顺服圣灵引导，渴慕寻求真理的人，这样对你们才有益处，对你们才有益处。 Амен. Энэ магтандоо нэгэн шилээ. Аглагчаа. Тэр магтан дууг тааж дуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Би тэр магтан дууг өмнө нь сонсож байгаагүй юм байна. Библийн аль хэсэгт байдаг үлээ? Энэ магтан дуу сайхан сонсогдож байна уу л гэж асуух гэсэн. Тийм байна. Одоо та хаанаас гарсныг мэдмээр байна уу? Хай. Чи өөр юу ч хэлэх шаардлагагүй. Зүгээр л эзэн яагаад бие махбодтой болж эргэн эрхийг тодорхой хэлээд. Тэгвэл би итгэе. За. Ахлагчаа. Бурхан Израиль ажиллаж эхэлсэн цагаас эзэн Есүсийн цовдлол хүртэл өнөөдрийг хүртэл 6000 жил өнгөрсөн, тийм ээ? Тийм ээ, тэгсэн. Яагаад тэрийг дурдж байгаа? 6000 жилийн турш Бурхны сүнс хүн төрлөختний дунд ажиллаж ирсэн ч хүний нүгэл туг чанар шийдвэрлэгдсэн үү? Та одоо ч нүгэл үлддэг гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу? Дэми мэрха бол өөр юмны талаар битгий яар. Эзэн яагаад бие махбодтой болж эргэн эрх тухай л яар. Энийг тодорхой тайлбарлаж чадвал бид ярилцаж болно. Тийм шүү. Тодорхой тайлбарлаж чадах уу? Ахлагчаа. Энд хоёр хэсэг байна. Та энийг унших уу? Би уншия. Энэ хэсэг. За. Бурхан хүнийг аврахдаа сүнсний арга барил, сүнсний ялгам чанарыг шууд ашиглан хийдгүй. Чанга унш. Учир нь хүн түүний сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртч чадахгүй. Би сонсохгүй байна. Хэрвээ тэр сүнсний өнцгөөс хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадна төрхийг өмсөөгүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэнч Йеховагийн үүлэнд дөхөн очиж чадахгүй адилаар хүн түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор өөрөөр хэлбэл өөрийн болох гэж буй махбодод үгээ оруулснаар л тэр өөрийн дагдаг бүх хүнд үгийг биечлэн оруулж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр түүний үгийг харж, сонсож, түүнчлэн түүний үгийг олж авч үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Онш. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы сүнс шууд хүн төрлөختний дунд ажилласан бол бүх хүн цохиулж эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүй улмаас сатанд бүр мөсөн олзлогдох байв. Бүр мөсөн олзлогдох. Би уншия. Завхарсан хүний хувьд үнэн зөв үгс эрэлхийлэх тодорхой зорилго болон харж хурж болох ажил хамгийн үн цэнтэй юм. Бодтой ажил, цагаа олсон удирдамжил хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажиллал хүнийг завхарсан, доройтсон зан чанараас нь
аварч чадна. Үүнийг бие махбодтой болсон Бурхан л биелүүлж чадна. Бие махбодтой болсон Бурхан л хүнийг хуучны завхарсан доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс бол Бурханы төрлөх мөн чанар хэдий ч иймэрхүү ажлыг зөвхөн түүний махбод л хийж чадна. Хэрвээ сүнс дангаараа ажилласан бол түүний ажил үр дүнтэй байх боломжгүй байсан. Энэ бол илэрхий үнэн юм. Үг нь махбодоор илэрсэн. Нэгдүгээр бод. Аглагчаа. Та энэ үгийг ойлгож байна уу? Энэ үг хангалттай тодорхой биш байна уу? Энэ үг чинийхээс хамаагүй тодорхой юм байна. Чи надад энийг арай их уншуулсан бол би өмнөх үг эдгээр олон хүн Бурханд итгэдэгч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг хараач хоёулаа шавар хүмүүс болчихлоо. Хөх хияха. Ийм насандаа та залуу хүн шиг л дугуй унжуул шүү. Ордных шиг байха болжээ. Өмнө нь би зам дээр дугуйгаа унахдаа жижиг машинуудтай уралдахыг хүсдэг байлаа. Ай, хияха. Яна. Яна. Элсэн шуурх хэлж байна. Хурдан чигээрээ.
相过，这样一个让神伤透心。背起身，去找那饿着的人类，挥走向河。